Өнөөдрийн одоо ном хорох цагаар та бүхэндээ Бунцэг гүсэм, Жанлуу зогцол, Барчид ламсал гэсэн 3 номыг хүргэх гэж байна. Энэхүү 3 номын одоо утга учир юм гэхээс гэвэл Бунцэг гүсэм одоо гэдэг нь одоо Монголын одоо 9 богд байдаг. 1-р богдоос анх дугаар богдоос эхлүүлээд одоо 9-р богд хүртэл одоо залрагдсан байгаа. Энэ 9 богдын одоо сойрхол залбирал юм байгаамаа. Энэхүү одоо 9 богд маань Монголын одоо ахын шашны одоо тэргүүн гэж явдаг. Тийм учраас энэ одоо 9 богдод одоо ингэж залбирал хэрэглэх үнснээр одоо бид бүгдийг одоо хайрын нэрэлтэд авч одоо бас бид бүгдийг одоо номын эцэст хайрлах учиртай юм ерөөл залбирал байгаамаа. Дараагийн ном Жанлуу зогцол гэж уншлах шин энэ бүх уншлах нь одоо 9 богдын одоо анх дугаар богд болох өндөргийн зан нудрын айлцсан эцэстийг хайрлагч одоо ийм сойрхол залбирал байгаа. Энэхүү залбиралыг үнснээр одоо Монгол түмэн маань юм уу хамаг амтан маань эв түнжинтэй дайн дажингүү гэдгийнх нь эв ихтэй байхын одоо ийм утга учиртай ийм ном байгаамаа. Түүний дараагийн ном Барчид ламсал гэж ном шин. Барчид ламсал гэдэг ном маань одоо дотгорыг арилгагч гэсэн утгатай. Энэхүү үгээр одоо бидэнд тохиолдож болох одоо гадна болон дотны бас нууцын гэсэн ийм барчид саадад байдаг. Эдгээр одоо барчид саад одоо арилгах ийм одоо үйлчлэх залбирал байна. Та бүхэн одоо энэхүү хурд номонд одоо сүсгэлэн залбирч таган мэдсараа.
지금 선도에 원수 Allah